Эцэг хүн болж их хүн болоод хөөхөн үрсэн үлгээдэн авсныхаа дараа бид бүгдэд бас үүрэг хариуцлага гэдэг юм гарч ирдэг. Энэ хөөхөн үрсүүдэд хайрлан үсгэж инкрилэн эрүүл саруу том хүн болгоно гэдэг бүгдийн одоо үүрэг хариуцлага байдаг. За одоо хүүтний улирал ирж байна, өвлийн цаг болж байна. За ялангуяа балчир хүүхдүүд бол ханаад шуухна одоо их хүрдэг цаг болж байна. Тэм учраас хүүхдүүдийн дархлааг сайхан дэмжиж ханаад шухран эсрэг сайхан дархлаа тогтоох хэрэгтэй. Шар достоо сайхан аарц халуун аарц уулгаж байх хэрэгтэй. За мөн адууны махта битүүшүүл ингээ сайхан хийж өгөөд за дээр нь одоо настан буурал ижи аавтаа байвал маш сайхан одоо шар достоо шимийн сархад сайхан халуунаар нь ижи аавдаа өгж сайхан ачлаж байх хэрэгтэй. За хүүхдүүдэд оройдоо болохоор ингээ би үзэмний шүүсийг ингээ шар достоо хийж өгсөн. За шар досын ач холбогдол гэдэг бол гайхамшигтай монголчууд тэрийг бол бүгд мэдж байгаа. За тэгээ орой ундахт нь хүүхдүүдийн шүдийг сайхан угаагаад ариун цэврээ сахаад за оройн нь болохоор хүүхдүүдэд ундахын өмнө за шар достоо барай идлэг массаж хийж өгнө. За монголчууд бол эрт дээр үеэс үр хүүхдүүдээ за аав ээжигээ ингээ шар досоо за өөрийгөө ч гэсэн шар достоо барай массаж хийж цусны эргэлтээ сайжруулж дархлаагаа дэмждэг байсан билээ.